олонний өмнө үг хэлэхээс шинэ боломж харахаар ухарна. Өөрөөсөө илүү анхаараад дотроо жижигрээд эхэлнэ. Өөртөө итгэлгүй байдал бол баг үргэлж айцаас эхэлдэг. Өө эн чинь аюултай юм биш үү гэж автоматар тархинд суулгачдаг. Тэгэхээр яг эндээс итгэл эхэлж байгаа байхгүй юу? Айцыг томоор биш жижиг ялтаар ингэж бутлаад байгаа гэсэн үг. Судалгаагаар өмсөн хувцсан тархины гүйцэтгэл одоо өөрийгөө мэдрэх мэдрэмж нь шууд нөлөөлдөг батлагчаад байгаа. Энэ өөртөө итгэлийг дотроос чинь асаад гэсэн үг. Өдөрт 20 минут алхахад тархи чамааг одоо ялт байгуулаа гэж бүтгэж эхэлдэг одоо автоматар сууж ин шүү дээ. Энийг та бүхэн бас бодоод авчих. За ингээд өөртөө итгэлгүй хүн гэж бол байхгүй шүү дээ. Харин өөртөө итгэх дадлыг суулгаж амжаагүй хүн л гэж байдаг юм. Бидний ихэнх нь бол өөрийгөө би угаасаа л ийм хүн гэж тодорхойлоод орхичдаг. Олонний өмнө үг хэлэхээс шинэ боломж харахаар ухарна. Өөрөөсөө илүү анхаараад дотроо жижигрээд эхэлнэ. Тэгээд л ингээд хэлж байгаа тийм. Йоо надаа өөртөө итгэх алгаа гэж дүгндэг. Гэхдээ энэ бол яг үнэн хэрэгтэй биш юм шүү. Өөртөө итгэх итгэл гэдэг бол зан ааш биш. Энэ бол давтагддаг үйлдэлээс төрдөг төлөв гэдээ ойлгож байгаа бүгдээрээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ өөртөө итгэх итгэлийг боддоор нэмдэг сэтгэл зүйн болон биеийн механизм дээр суурилсан 7 дадлыг ярилцаж бодлоо. Эдгээрийг ойлгож амьдралдаа суулгаж чадвал би итгэлгүй хөөн гэдэг бодол аяндаа замхан алга болно. За эхний дадал бол нүдрүү нэгслэн хараа гэж байгаа. Айцтайгаа нүр тулгана шүү дээ. Өөртөө итгэлгүй байдал бол баг үргэлж айцаас эхэлдэг. Алдаа гаргах айц, шоолуулах айц, бусдад таалагдахгүй айц. Асуудал нь тэр айж байгаа айц чинь өөрөө биш юм аа. Харин айцаасаа зүхтаах явдал байхгүй юу? Тэгэхээр айцаас зүхтаах үр тарих ингэж байгаа. Өө эн чинь аюултай юм биш үү гэж автоматар тархинд суулгачдаг. Тэгэхээр дараагийн удаа харах юм бол тэр чинь одоо аларм одоо сигнал болоод хасаад байдаг байхгүй юу? Харин айцыг жижиг хэмжээгээр давж гарах мөрт тарих би айсан ч гэсэн би амьд байна. Би цаашаа ахих боломжтой гэсэн шинэ мэдээллийг аваад хоримтлуулад байдаг. Тэгэхээр яг эндээс итгэл эхэлж байгаа байхгүй юу? Жишээ нь одоо ингээд олонний өмнө ярихаас айдаг шууд том тайзан дээр гарах албагүй шүү дээ. Эхлээд нэг цөөн тооны хүн цанаагаа айлна, дараа нь 2 3 хүн тэгэл цаашаа томруулах байхгүй юу? Айцыг томоор биш жижиг ялтаар ингэж бутлаад байгаа гэсэн үг. За хоёр дахь дадал бол гадаад төрхөө өөртөө ашигтайгаар ашиглаа гэж байгаа. Хувц бол зүгээр нэг гоё л биш ч үү. Энэ бол тархинд очиж буй дохио гэсэн үг. Судалгаагаар өмсөн хувцсан тархины гүйцэтгэл одоо өөрийгөө мэдрэх мэдрэмж нь шууд нөлөөлдөг батлагчаад байгаа. Тэгэхээр өөртөө таарсан цэвэрхэн зөгцсөн хувц өмсгөтэн тарих би бэлэн байна гэж дотроо ингээ ойлгож байгаа байхгүй юу. Энэ өөртөө итгэлийг дотроос чинь асаад гэсэн үг. Тохгүй хувц өмсгөр нэг л сонирн байдаг шүү дээ. Тэрийг та бүхэн мэдэрсэн байгаа л да. Тэрнтэй адилхан. Тэгэхээр бусад таалагдахын тулд биш өөрийгөө хүндлэхийн тулд өөртөө анхаарч сайхан хувцлах нэ. За гурав дахь дадал бол бие хөдлөх гэж байгаа юм л да. Жохон дасгал хөдөлгөөний талдаа байна те. Итгэл эхлээд биед чинь суурилдаг гэж ярьдаг. Тэгэхээр өөртөө итгэх итгэл гэдэг бол дан ганц сэтгэлгээний асуудал биш байгаа. Энэ бол бие махбодын хөдөлгөөний асуудал болчихж байгаа. Дасгал хийх үед тархинд допамин, серотонин ялгарч би чадлаа гэсэн тохио үүсдэг байхгүй да. Тэгэхээр өдөрт 20 минут алхахад тархи чамааг одоо ялт байгуулаа гэж бүртгэж эхэлдэг одоо автоматар сууж ин шүү дээ. Тэгээ эндээс итгэл бид суугаад эхэлж байгаа. Дараа нь тархинд сууж эхэлнэ. Гэхдээ тэгээд эсрэгээр хөдөлгөөнгүй байх юм бол итгэл уналтанд орно шүү дээ. Энийг та бүхэн бас бодоод авчих. За дөрөв дахь дадал бол биеийн хилэмжээ засгаж байгаа. Нургаа бүхэлдээ доош харж явах юм бол тархи чинь ингэж автоматар бутгах шүү дээ. Би жижигхэн, би сул дорой гэж ойлгодог. Харин нургаа цэх байлгаад мөрөв аргаж татах юм бол стрессийн даавар бурч өөртөө итгэх итгэлтэй холбоотой дааврууд нь бүр улам нэмэгдээд байдаг гэсэн. Тэгэхээр та итгэлтэй болохыг хүлээх хэрэггүй гэсэн. Эхлээд итгэлтэй мэт зогс. Одоо нэг юм Wonder Woman зогсол гэж үүдэж ш гараа ташаанд аваа те. Тэр чинь л бас энийг хэлээд байгаа байхгүй юу? Тархи биеийн төхөг дагаад итгэлийг бий болгодог гэсэн үг шүү дээ. Үнийг л бас бодолцъё. За тав дахь дадал нь юу вэ гэхээр давуу талаа санаатаагаар сануул гэж байгаа. Яа бас л чухал гад. Хүний тарих одоо сөрөг зүйлийг эргээсээ хэд дахин хүчтэй тогтоогд авчдаг. Тиймээс өөрийнхөө давуу талыг санаатаагаар сануулахгүй бол өөрийгөө дутуу хүлээдэг юм байна хүн. Тэгэхээр өдөр бүр өөрөөсөө нэг асуулт асуух нь байна л да. Өнөөдөр би юу зөв хийсэн бэ гэдэг ч юм уу те. Энэ асуулт бол өөртөө итгэлийг айжмаар бас тэгтээ тогтвортойгоор өсгөдөг гэсэн. Та юу зөв хийснээ мэдхээр өөрийгөө одоо тарих чинь шагнаад байгаа гэсэн үг шүү дээ. Ийм л ээ. За 6 дахь дадал нь юу вэ гэхээр бусдад таалагдах гэж өөрийгөө бити дараа гуйж те. Хүн бүр таалагдах гэж оролдох тусам өөрийн үн цэнээсээ хүн холдоод идэх байхгүй мөн чанаргүй болно гэсэн. Өөрийгөө дарах бүр дотоод итгэлд нурж эхэлдэг гэсэн. Тэгэхээр өөртөө итгэлтэй хүн гэдэг нь бусдыг үл тоодог хүн биш ээ. Харин өөрийнхөө хил хязгаарыг мэддэг хүн гэсэн. Self boundary те. Үгүй гэж хэлж чаддаг хүн бол бас өөрийгөө хөндлөж гин гэсэн. Тэгээд би чадахгүй гэж хариулт хэлэх тусам өөртөө итгэл чинь бас нэмэгддэг гэсэн үг шүү дээ. 7 дахь дадал бол ирээдүйн өөрийгөө тод төсөөлөө гэж байгаа. Тархины хувьд маш хүчтэйгээр төсөөлөх юм бол тэр чинь одоо бэлэх бололцоо одоо ер нь нэмэгддэг гэж ойлгох хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, тайван, шийдэмгий байдлаар тогтмол одоо өөрийгөө ирээдүйд
маш сайнаар одоо хүчрэг байдлаар төсөөлөх юм бол тарих тэр дүрд одоо дасч эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ бол нэг тийм хоосон мөрөөдөл биш. Энэ бол одоо тарихны нейропластик чадварыг ашиглаж байгаа тийм хэлбэр гэсэн үг. Тэрийг та бүхэн бас бодолцоорой. За тэгээд эцэст нь эдгээр 7 дадлыг харуул нэг зүйлд маш сайн тодорхой танд ойлгогдно. Өөртөө итгэдэг гэдэг чинь гэнт сэрдэг тийм сэтгэл хөдлөл ерөөсөө биш ээ. Энэ бол айцаад аваад бие өдлөж өөрийгөө хөндлөж өдөр бүр хийдэг жижиг сонголтуудын нийлбэр гэдээ ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та бүхнийг өөрчлөх албагүй л дээ. Харин ганц дадлыг сонгоод яг өнөөдрөөс жоохноор хэрэгжүүлж эхлэх юм бол итгэл гэдэг зүйл чинь таны араас гүйж ирэхгүй, харин та өөрөө түүний зүг одоо алах маркийн тийм зүйл болох гэдэг нэг ойлгож болоорой. Хэрэв та ингээд өөрийгөө дараагийн түвшинд авчих хүсэж байгаа бол энэ 7 алхмаас аль нэгийг хэрэгжүүлээд аль нэг дадлыг нь өөртөө суулгахыг хичээгээрэй. Эдгээр хэлсэн зүйлтэй та санал нэгдэж болно, санал нэгдэхгүй ч гэж болно. Тэгвэл сэтгэл хэсэгт өөрийнхөө бодож байгаа зүйлсийг хуваалцаарай. Бид хүн уншин шүү. Ингээд маань сувыг subscribe болон лайк дараарай. Яг л дараагийн удаа их сонирхолтой сэдвээр бид нар бүгдээрээ уулзнаа. Тэр бол түлээж байгаарай. Удахгүй уулзъя. Хэмэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр хэд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг болсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлэгийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн промпт таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах, урьдчилан сургасан кастом GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй.